Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэнд шинэ мэрчантын сургалт цуврал 4-р та бүгдтэйгээ уулзаж байна. Өнөөдрийн хувьд шинэ мэрчантын зайлшгүй мэдсэн байх ёстой зүйл сэдвийн хүрээнд борлуулагдсан барааны төлбөр хэрхэн орж ирдэг болон эрхтөвчтэй холбоотой мэдээллийг та бүгдэд хүргэх болно. За тэгэхээр бүгдээрээ сургалт руу орцгоё. Борлуулагдсан барааны төлбөр хэрхэн орж ирдэг вэ? Захиалга бараа үйлчлэх кодыг оруулан өргөгдсөн төлөвт орсон хугацаанаас хойшоо StorePay зээлийн аппликейшнээр хийгдсэн бол 15 хоногийн дараа, харин бусад зээлийн аппликейшнээр хийгдсэн бол 10 хоногийн дараа, харин HiPay болон Toki кредитээр хийгдсэн захиалгын орлого 5 хоногийн дараа. За дээрх дурдсан төлбөрийн хэрэгслүүдээс бусад төлбөрийн хэрэгслээр хийгдсэн захиалга хүргэгдсэн төлөвт орсон дайрууд шууд таны заргийн ихэвчэнд шилжиж ордог. За тэгвэл бүгдээрээ мөнгөө хэрхэн ихэвчнээсээ татан авах вэ? За ихэвчэнд их орлогоо татан авахын тулд таны ихэвч баталгаажсан байх шаардлагатай. За мөн та гүйлгээний нууц үг тохируулсан байх шаардлагатай. Өөрийн дансаа холбосон байх шаардлагатай. За тэгэхээр бүгдээрээ үнийг хэрхэн хийх вэ? Ихэвч зэс рүү орон баталгаажуулах товчийг даран дан мэдээллийн системээр дамжуулан мэдээлэлээ баталгаажуулна. Үүний дараа та буцаан ихэвч гэсэн зэс рүү орон дээрх зурган дээр харагдаж байгаа тохиргоо товчон дээр дагна. Ингэснээр та гүйлгээний нууц үг тохируулах гэсэн хэсэгт дарж өөрийн цаашид ашиглах гүйлгээний дөрвөн оронтой нууц үгийг тохируулна. За түүний дараа та данс нэмэх гэсэн товчон дээр дарж өөрийн хаан болон худалдаа хөгжил голомт банкны дансыг холбон өгнө. За ингэснээр та ихэвчнээсээ зарлага гаргах бүрэн боломжтой болж байгаа юм. За тэгвэл ихэвчнээс хэрхэн зарлага гаргах вэ? Дээрх зурган дээр ихэвчний зарлага гаргах хэсэг харагдаж байна. За үүн дээр зарлага гаргах гэсэн товчон дээр дарж та өөрийн татан авах мөнгөн дүнгээ оруулан зарлага гаргах гэсэн товчон дээр дарж гүйлгээний дөрвөн оронтой кодоо хийж зарлага татаавна. Ингэснээр таны ихэвчэнд их мөн таны данс руу шилжиж орно. За нэмэлтээр мөнгөн дүн оруулах хэсгийн ард max гэсэн товч байгаа. Тэр товчон дээр дарахад таны ихэвчэнд байгаа бүх мөнгөн дүн харагдана. За ингээд өнөөдрийн ихэвчтэй холбоотой болон борлуулалтын мөнгө хэрхэн орж ирдэг талаар сургалт маань дууслаа. Анхаарал тавьсан танд баярлалаа.